Сайн бацгаана уу? Онлайн сургалт зуршлын төгс эрхлэн төлөвлөж буй мөн шиг юм бодлогын бодлолтод за Японы сэнсрийн төлөв төлбөр буюу мөн шалгалтын 2019 оны материал их сургууль математик А-гийн бодлого 2 гэсэн юм бодлого нь ABC гурвалжны AB тал дээр нь D цэгийг яхин CD-ийн болохоор ортогнол AB талтай ортогнол байхаар гэдэг өндөр болгоцсон юм байна те. Тэгмүүдээ энэ өнцгийг нь болохоор биг ухаан 12 хичээ. Тэгэх юм бол AB AD-ийн ортыг 2 язгуур дор 2 язгуур дор 6 гэдэг өгчий. За тэгвэл дараах асуултанд хариулна гэж хагаад эхлээд болохоор пик ухаан 12 гэдэг чинь юу юм? 180 ухаан 12 гэдэг 15 градус болж шүү дээ. Тийм бол 15 градус гэдэг би 60 градусаас 45 градус гэж хичээлнэ. Энийг хичээлээд бол косинус 15-ыг олъё. Дараа нь болохоор AC талын маань уртны юм болно. BC талын маань уртын квадратны юм болно. Тэгмүүдээ BC талын маань урт нь болохоор түг саяхан юмнаас язгуур аваад ингэж гарч ирнэ гэсэн. Ийм геометрийн бодлогоос юм байна. За бодлогоо харахаас өмнө нэг зараар болчих. Ахлах болон донгийн сургалтын хөвлийн амралтанд зориулсан Японы 1 сарын эрчимжүүлсэн сургалт анхан шатны өсгөнээс нэглэх анги 12 сарын 22-наас 1 сарын 16-ны хүртэл ажлын 5 өдрөөр өдөр бүр 4 цагийн хугацаатай те 1 цагаас 5 цагийн хооронд ажлын асаа зэргийн хажууд төгөлдөр офисын 303 тоод 5 хөл бүртгэн сургалтын төлбөрийн 500 сая төгрөг бүртгүүлэх дугаар нь 82 44 22 Японы нэг төвшөнтэй багш байгаа. Ийшээ заавал үржил залгаад бүртгүүлээрэй. За бодлогоо бацаад орохоор ингэх гээд байгаа байхгүй. Ингээ гурвалжин байгаа. Тэгээ A B C гэж байна. Тэгмэд болохоор D цэгийг нь энэ A B тал дээр 90 градус байхаар авна. Гэр эндээс ишгээ болгоцсон юм өндөрлөх байхгүй тий. За ингэж тавьж байгаа болохоор B A C гэдэг чинь энэ өнцөг үстэй. Энэ өнцөг болохоор 15 градус юм байна. Тэгснэ AB-гийнх нь урт нь 2 язгуур дор 2 гинэ. AB ингээд нийтдээ энэ урт нь 2 язгуур дор 2. Гэхдээ AD-гийнх нь энэ жижиг урт нь болохоор язгуур дор 6 гаргаж өглөө гэх юм бол дараах асуултуудад хариулна гэснэ. Эхнийх нь болохоор энэ косинустэй 15 градусны 60-аас 45 хичүүлнэ. Тэнгүүд болохоор косинус альфа састан бета гэсэн үгтэй. Тэнгүүд нь чинь B-ийн косинус энэ чинь косинус альфа косинус бета хасах байгаа бол нэмэх болдог тийм. Тэгээ синус альфа синус бета гэдэг чинь косинус 15 градус тэнцүү косинус 60 градусаас хасдан 45 градусаа тэнцүү гэдэг чаар косинус 60 косинус 45 нэмэх нь синус 60 синус 45 үржигээрээ ярьтээ 45 градусаа гэдэг тэнцүү. За косинус 60 дээр 2-ны 1 тийм үү 45-тэй язгуур дор 2-ыг баах нь 2-ороо нэмэх нь синус 60 язгуур дор 2-ыг баах нь 2 45 язгуур дор 2-ыг баах нь 2-оо гэж тавьчихсан бол энэ 4-ний язгуур дор 2 юм шүү. Нүд нь болохоор 4-ний язгуур дор 6 юм шүү тий. Хоёулаа ижлэгэн хуваартай болоод 4-ний гэж гад язгуур дор 2 дээр нэг нь язгуур дор 6 гэж тавьчих. Энд гэсэн чинь 4-ний язгуур дор 2 нь маань язгуур дор 6 гэж тавиулахын тулд би энэ 2-ийн нэг дээр болохоор язгуур дор 6 гэж тавих юм байна тий. За дараа нь яасан бэ гэсэн чинь тэгвэл AC-гийн урт нь юм болно гэсэн юм байна. AC гэдэг чинь болохоор энэ тал өстэй. Энэ талын уртыг олохын тулд би яах вэ? Сая косинусаа олсон юм чи би ингэ өчөж AD-г хуваах нь AC гэдэг тавьчихтэй. AD-г хуваах нь AC гэдэг бол ерөөсөө косинус 45 болно. 15 болно тий. Косинус гэдэг чинь өөрөө налсан каттыгаа буюу энэ язгуур дор 6-гаа AC-тэй хуваахаар гарч ирэх тоос шүү дээ. Тийм үү? Гипнустай хуваахаар гарч ирэх хэрэгтэй та. Тэгэхээр бидний олсон нөгөө косинус 45 гэдэг косинус 15-ыг олсон байгаа шүү дээ. Косинус 15 градус гэдэг маань язгуур дор 2 дээр нэг нь язгуур дор 6 хуваах нь 4 байгаа тийм үү? Энэ маань тэнцүү гэснээр болохоор юу юм бэ? Язгуур дор 6-г баах нь AC гэрээ юм байна. Эндээс буцаад AC-г олчих гэхээр AC тэнцүү ийш үржих болж орно тий. Нөгөө шиг харахаараа 4 язгуур дор 6 баах нь язгуур дор 2 дээр нэг нь язгуур дор 6 юу. За тэнгууд болохоор энэ дээр ингэж өгсөн байгаа даа. They should be simplified as much as possible буюу нөгөө хариунуудаа хэлбэрчлаарай болж бүтгэр нь хэлбэрчлаарай гэсэн юм чи би энэ дээр энэ язгуур дор 2-оос нэмэх нь язгуур дор 6 юм бол язгуур дор 2-оос хасны язгуур дор 6-гаар дээдл доотлыг ингээд хосмгоор нь үрчижээ те. Тэгэх юм бол энэ доотлч нь болохоор юу юм? А дээр нөх нь B, А-аас нь B тэнцүү А квадратаас нь B квадрат ингээд том явуулж шүү дээ тийм үү? За дээдл дээр болохоор 4 бэжиг язгуур дор 6 бэжиг хаалтан дотор язгуур дор 6-аас нь язгуур дор 2-ыг орхичээ. Доотлол маань болохоор тэгвэл 6-аас нь 2 гээд за доотлол 4 гараад ирлээ энэ дөрөвтэй дараа хийчлаа тийм. Тэгэхээр тэнцүү язгуур дор 6-тай хаалтан дотор язгуур дор 6-аас нь язгуур дор 2-тай оруулаад үрчиж юм бол язгуур дор 6 язгуур дор 6 чинь 6-аа гаргаад өгч хастаг нь язгуур дор 2 6 гэхээр 12. Тэгсэн чинь энэ дээр болохоор 2 язгуур дор 3 гэж хэлсэн юм байна. 12-ийг чинь би 4-ийг хүчтэн 3 гэж чингүүтэй 4-ийг нь язгуураас гаргачаар 2 нь гараад ирж тийм 6-аас нь 2 язгуур дор 3
гэхээр энэ тэнцүү 6-аас 2 язгуур дор 3 юм бол би энэ 2-ын 2 дээр болохоор 6 гэж тавих хэрэгтэй байна. За дараа нь юм BC-ийн квадратыг олоо гэсэн юм байна. Тэгэнгүүт болохоор ингэх гээд байна л та. AC гэд би сая энэ уртыг олцсон. Энэ BC-ийн уртыг мэдэхгүй надаа AD-гийн урт байгаа. AB-гийнх нь нийт нь урт нь байгаа. Энэ AC-гийн уртыг сая олцсон гэхээр зүгээр Пифагора бичээ тийм үү? Пифагора бичэх юм бол BC-ийн квадрат гэдэг бол CD-ийн квадрат нэмэх нь DB-ийн квадрат байх хэрэгтэй. Тэ? Хоёр катгийн квадратын хэлбэр тэ. Нэггүй CD-г бас мэдгүй юм чи ерөөсөө ингэчээ. AC-гийн квадрат тэнцүү, AD-гийн квадрат нэмэх нь DC-гийн квадрат гэдэг. Ингээд явж байгаа чинь нөгөө гурвалжин дээр болохоор бас Пифагорын теорем бичлээ тийм үү? Энд дээр градус онч гэж хаад. Эндээс буцаад DC-г гаргач. DC-гийн квадрат гэдэг нь болохоор AC-гийн квадрат хастан AD-гийн квадрат гэдэг. Хоёр мэддэг юмараа тавих гэдэг шүү дээ. За одоо бол энэ дээр манай BC-гийн квадрат тэнцүү, CD-гийн хооронд AC-гийн квадрат хастан AD-гийн квадратыг тавьчих. Тэгээд нэмэх нь DB-гийн квадратаа гэж байгаа. За хамгийн дөрөнд болохоор AC гинэ. AC болохоор LED олцсон байгаа 6-аас нь 2 язгуур дор 3 юм байна. 6-аас хастан 2 язгуур дор 3 юм байна. За энийг квадрат юм байна. Хастан AD-гийн квадрат гинэ. AD болохоор язгуур дор 6 шүү гэдэгцэн байгаа юм чинь. Язгуур дор 6-гийн квадрат гэвэл хас 6 гэдэг чинь тэ. За нэмэх нь DB-гийн квадрат. DB гэдэг чинь болохоор бид энэ AB-гээс AD-г хасчих шүү дээ тийм үү? Нөгөө бүтэн хөрцөн байгаа 2 язгуур дор 2 гэдэг уртаасаа язгуур дор 6 гэдэг уртаа хасаад DB-г гарч ирэх хэрэгтэй. Энийг квадрат юм байна. За ингэж тавьчаад задлаад үзэхээр за 6 6 36 хастаг нь 2 гэж хагаад энэ орно шүү дээ тийм үү? Тэгэхээр 2 2-ийн 4 24 гэж дээ. 24 язгуур дор 3. За нэмэг нь 2 2-ийн 4 4-ийг 3-аар нь гэж 12 язгуур дор 3 маань квадрат шүлээд гараад ирж шүү дээ. Хас 6 нэмж. За энэ дэр 2 язгуур дор 2-ийн квадрат 4-ийг 2-оор үржиж 8 болчихно тийм үү? Хастаг гэж байгаа. Тэгэхээр томьёоны 2 орж ирлээ 4 боллоо. 4 язгуур дор 12 гэж тавьчихав. Тэгэд хасгасаа нэмэх боллоо 6-ын 6 сарлаа нэмэх 6 тавиллаа. За энэ 4 язгуур дор 2 гэдэг би бас дахиад яач тий. 4-ийг нөгөө 12-ыг яхаа 4-ийг үстэн 3 гэж тавиад тэнгуүтээ 4-ийн язгуураас хараад 2 язгуур дор 3 болчих тийм үү. Тэгэхээр хасдаг нь 4 ширхэг язгуур дор 12 юм бол би энэ чинь яаж хвчлэн гэсэн үг. Хасах 8 ширхэг язгуур дор 3 гэж хвчлэн гэсэн үг шүү дээ. Эний оронд л хараад бол хасах 8 ширхэг язгуур дор 3-аар нь тавьчих. За ингээд явахаар за 36 байна 12 байна хасах 6 нэмэх 6 байна те. За хасах 6 нэмэх 6-гаа дараа хайчээ. 36 дээр 12-ыг нэмээд 48 үү. За энэ дээр дахиад 8 байгаа юм. 48 дээр 8-ыг нэмээд 56 гэж байна. 56 хастаг гэж байгаад энэ дээр болохоор 24 язгуур дор 3 энийг 8 язгуур дор 3 хастаг нь 32 шиг язгуур дор 3 юм байна те. Ингээд тэнцүү 56-аас хастаг нь 32 шиг язгуур дор 3-аар. Тэгэхээр энэ хоёрын 3 дээр бол 56 тавих хэрэгтэй байна. За сүүлийнх нь гэх юм бол BC-ийн урт нь юм шүү дээ. Одоо BC-ийн квадрат тэнцүү гэж байгаа 56-аас хастаг нь юу лээ? 32 те 32 язгуур дор 3 гэж тавьсан юм байна. Энд чинь тэгвэл болохоор тэнцүү одоо энийг 2-ийн 4 за олох юм аа шууд x-ээр нь тавьчихвал юм болоо ингээд энийг квадрат гэсэн үг шүү дээ. Квадрат одоо квадратны язгуур нь аваад юм гарч ирнэ гэх гээд. Тэр би энийг буцаад задлаа. Тэгэхээр x квадрат хастаг нь 2x язгуур дор 6 нэмэх нь 2 2-ийн 4 4 6 24 гэж үчирдэн гэсэн үг. Тэгэхээр юу юм? Язгууртай гишүүдийг язгууртайгаа гишүүдтэйгээ тэнцвүүлэх гэдэг юм л да. Тэгэхээр энд 24 үлдэн 56 үлдэн гэдэг бол x квадрат нь өөрөө ерөөсө 56-аас нь 24 гэхээр 32 юм уу? 32 байх хэрэгтэй юм уу? X нь өөрөө болохоор 32-ийг чинь би 2-ыг хүчтэн 16 гэж тавьж байгаад язгуур авчиж тээ. Тэгэхээр язгуураас 4 нь гараад язгуур дор 2. 4 язгуур дор 2. За ингэж шалгаад үзэхэд хөө 4 язгуур дор 2-оос хастаг нь 2 язгуур дор 6. Энийг буцаад квадрат төвшүүлэхээр гол нь энийг заваа юм гарч ирж байна. За 4 4-ийн 16 2 32. Хастаг гэж жаад 2 ширхэг гээд за 4 язгуур дор 2 маань өөрөө байжийг үржигдэн энэ 2 язгуур дор 6 маань өөрөө байжийг нэмгэн гэснээ 2 2-ийн 4 24 гэдэг хэ. За тэнцүү 32 24 маань нийлээд бол буцаад 56 маань гарч ирнэ. Хастаг нь болохоор 2 4 2 гэдэг чинь 16 юу? 16 язгуур дор 12. Би эндээсээ дахиад нөгөө 2-ыг нь гаргахаар 56-аас хастаг нь 32 язгуур дор 3. За зөв юм байна те. Тийм бол x-ийн оронд болохоор энийг тавих юм шүү дээ. Хэдүүлээ 56-аас хастаг нь 32 язгуур дор 3 гэдэг юмыг болохоор тэнцүү гээд юу гэдэг 32 хастаг нь 2 4 язгуур дор 2 үрждэг нь 2 язгуур дор 6 нэмэх нь 24 гээд задлаа бичиж болно. Задлаа биччихээр болохоор тэгвэл 4 язгуур дор 2-аас хастаг 2 язгуур дор 6 гэж энийг квадратын төвийг болох юм байна. Энэ ч өөрөө BC-ийн квадрат юм бол BC нь өөрөө хэд вэ гэхээр BC нь 4 язгуур дор 2 хастаг нь 2 язгуур дор 6 гарч ирэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ дээр 2-ийн дөрөв дээр бол 4 язгуур дор 2 гарч ирэх юм байна гэж. Уул нь болохоор энэ тоо маань энэ тооноос их үү гэдгийг шалгах хэрэгтэй тий. Язгуураас нөгөө тоохохоор яа тийм
нөгөө нэгээс хасдаг нь 2 1 квадрат чинь хасны квадрат 1 гээд тэгмэдэ 2-аас 1 квадрат гараад ирж тийм үү. Тэгэхээр би болохоор за нэгийн тоогоо байх нэгээс нь 2 квадрат гэж тавьсан юм бол язгаар хараад нэгээс 2 гэж үгүй 2-аас 1 гэж үгүй тий. Тэгээ модултай бичихгүй болохгүй шүү дээ тийм үү. Эерэг тоогоо гаргах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр би энэ хоёрыг болохоор альнаасаа их вэ гэдгийг нь бол квадрат хвшилж шалгаж болно тий. Квадрат хвшилээд үзье гэхээр 4 язгаар дараа 2-ын квадрат ч өөрөө 4 4 16 гээд 32 гараад ирнэ. Нөгөөд нь 2-ын 4 24 гарч ирэх юм уу. За 32 нэг юм байна. Тэгвэл энэ нөгөө 4 язгаар дараа 2-оос хастан 2 язгаар дараа 6 гэж бичих зөв юм байна. Ингэж эерэг болох юм байна. Тэгээс 2 язгаар дараа 6 хастан 4 язгаар дараа 2 гэдэг тавьчих юм болохоор тэчмээ зэрэгтэй болохоор энэ шиг биш юм байна гэдэг. За нэг юм өрдөг байдлаар бодоод гаргаад ирлээ. План байлаа. Баярлалаа баяртай. Дараа дахин уулзъя.